100 сая мод өвлүүлэн үлдээ. Оюу толгой компани. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд оюу толгой компани 100 сая мод тарих үүрэг амлалт авсан юм. Үүрэг амлалтынхаа дагуу мод тарих Монгол орны ойн салбарын дэд бүтцэд хөрөнгө оруулах болон цөлжилтөд тэмцэх багц ажил төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм. 2024 оны эцэст бид нийт 20.5 сая модыг бодитоор болон дүүцүүлэх хэлбэрээр тарьж ургуулад байна. Үүнийг дотор нь задлбал 1.3 сая орчим модыг бодитоор тарьж ургуулan ногоон дэд бүтэц хөгжүүлэх ажил эд өрнүүлж байна. Мөн хариуцлагагүй уул уурхай нөлөөгөөр хөндөгдөн орхигдсон газруудад байгалийн нөхөн сэргээлтийг хийсэн нь 19 сая мод бодитоор тарьсантай дүүцэж байна. Харин ойн салбарын дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэх зорилтынхоо хүрээнд ойн мэрэгжлийн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож, орон нутгийн ойн мэрэгжилтнүүдэд сургалт, аялал зохион байгуулснаас гадна нийт 5 мод үржүүлгийн газруудыг байгуулж, Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газарт 1.5 тэрбум төгрөгийн торог төхөөрөмж шилжүүлээд байна. Оюу толгой компани 100 сая мод өвлүүлэн үлдээх амлалтынхаа хүрээнд Монгол орны цөлжилтийн талаарх судалгааг өмнө хийж байсан бүх цөлжилтийн судалгаатай нэгтгэж, цөлжилтийн эсрэг ямар арга хэмжээ авсан, ямар үр дүнд хүрсэн бэ? Цаашдаа ямар арга хэмжээг авах шаардлагатай талаар мэрэгжлийн байгууллага, экспертүүдийн санал дүгнэлтийг багтаасан цогц судалгааны ажлыг бэлтгэн үргэсэн. Мөн хөтөлбөрийн хүрээнд дрон ашиглан үр тарих технологиг Монгол улсад анх удаа амжилттай туршиж хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд 100 сая мод тарих амлалтаа биелүүлж Монгол орондоо ногоон ирээдүй бүтээхийн төлөө оюу толгой компани туслан гүйцэтгэгч байгууллагууд нийт ажилчид маань хамтын сэтгэлээр нэгдэн оролцож байна. 100 сая мод өвлүүлэн үлдээ. Оюу толгой компани